Өнөөдөр 90 онд дөнгөж 13 тас дунд сургуулийн дунд ангийн сурагч байсан. Тэр хүүхэд тухайн нийгмийн бодит байдлыг бие сэтгэлээрээ мэдрэх тэр чадамж харах сууг байсан. Өнөөдөр 30 та залуу тэр үед дөнгөж 3 настай байсан. Өнөөдөр 25 тонгуудад бүр ихээсээ төрөөг байсан. Тэднийг хорвоод мэдлж ирэхэд Монгол гэдэг улсад энэ арчлал, энэ үг хэлэх, хэвлэл нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, энэ дэлгүүрийн лангууд дүүрэн гадаад дотоод зорчих эрх нээлттэйгээр энэ бүх хонолтууд нэгэнд бодит зүйл болцсон байсан. Тэдний төрхөд ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа, тэдний ойлголтоор цаашдаач ийм байна гэж тэд ойлгож. Тэд өнөөдөр эрх барьж байгаа Монгол Ардын намын тэр бүтэнлэг, тэр харлуулахад ярьж байгаа тэр сурчлагын яг үнэн мөн чанарыг бол ойлгохгүй. Тэд өнөөдөр үнэхээр тэр социализм гэдэг чинь бараг гоё нийгэм байсан юм шүү. Манай улс жайгүй бол үйлдвэртэй байсан юм байл шүү дээ. Манай улс юм бол байсан юм байл шүү дээ гэдэг энэ ойлголтыг тэдний тэр ялх хуурах хэрэгтэй бүм бат шингээхийг оролдож байна. Өнөөдөр Монгол оронд арчлал шударгаас энэ эрх хөгжлөө гэдэг зүйлийг чинь устгахын тулд өнөөдөр коммунистууд улаарч тэд хуучин цагаас санаалцж байгаа. Тэд дарангуулын нийгмийг бий болгохыг хүсэж байгаа. Би нэг л зүйлд эмзэглэдэг. Өнөөдөр Монголд арчлал гэдэг зүйл устгах юм бол Монгол улсын тусгай тогтнол төрчлөө хамт устнаа.